Миний би цагаан морин жилийн хувьсгалтай буюу Монголын парламентын ардчилалтай чадсан үеийн хүн байгаа. Энэ утгаараа залуучууд бид нар нийгмийнхаа бүх үйл хэрэгт оролцох ёстой. Тийм учраас залуу хүний хувьд Монгол Улсын үндсэн хуульд олгоцсон эрхийнхээ хүрээнд Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага парламентод өөрийн дуу хоолойгоо зориулъя. Өөрийнхөө үзэл бодлыг тийм шинжилэл хийя гэдэг утгаараа 2024 оны Улсын их хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвших хүсэлтэй 2024 оны 3 сарын 20-нд Монгол Ардын намын удирдах зөвлөлд өгсөн аль бисаар. За өнөөдөр бол Улсын их хурлын 1-р тойрог Баянгар аймгийнхаа Ардын намын хороонд тэрхүү хүсэлтэй уламжилж байна. Монголын нийгэм эдийн засагт өнөөдөр шин дуу хоолой үйлдэж байгаа. Бүх намынхан залуучуудыг нэр дэвшүүлэх ёстой. Монголын улс төрд залуучуудын дуу хоолой дутагдж байгаа. 126 гишүүнд 1990 оны 4-5 залуучууд байх нь зүй ёсны хэрэг. Энэ бол парламентын ардчлалаа хамгаалах, парламентын ардчлалыг төвлөрдүүлэхэд хамгийн чухал зүйл бол залуучуудын оролцоо. Энэ утгаараа би энэ удаагийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй өгж байгаа. Шийдвэрийг Монгол Ардын намын удирдах зөвлөл баг хурал шийднэ. Би ихтэй дарга дагаж хизээч явдаг, иргэдийн дундаас байдаг. Бирж яваа цаг бол бидний ирээдүй. Тийм учраас өөрийнхөө хүсэл зорилгын төлөө, ирээдүгийнхаа төлөө, хүүхдийнхаа ирээдүг хамгаалахын төлөө, өнөөдөр энэ нийгмийн эдийн засгийг өөрчлөхийн төлөө бодлого гаргадаг, хуулийг хүн болгонд тэгш боломж олгодог, парламентод төлөөлөх эрхийн төлөө, ард иргэдийн сайн сайхны төлөө, шин дуу хоолойны төлөө энэ сонголтоо хийсэн. Маш олон залуучуудыг энэ удаагийн парламент орж ирээч гэдэг уриалж энэ утгаараа миний бие өөрөө нэр дэвшиж байгаа. Тийм учраас маш олон залуучууд Монголын парламентод зоригтойгоор орж ирэх цаг үе ирж байгаа. Энэний эхлэл нь энэ жил байх болно гэдгийг хэлье. Тэгээд та бүхэндээ бүгдэнд нь амжилт хүсье.